их юм болохоор энэ өнгөрдөг өвөл ерөөсөө жилээс илүү хүнд өвөл боллоо. Манайх чинь дурван бүлтэй мал маань хүрээд бололцоод байдаг байсан. Ноднгийн байгалийн давтшгүй хүчин зүйлд их малаа хоргодуулсан. Их байгалийн цас унангууд аяараа хоол нь багасаад ирэхээр мал чинь турж эхлэн ирч хүчээ алдагдадаг. Тэр чинь нэг дорж өгчих юм биш. Тэгээд доотлын баг жижигээс даарж бэрж байна. Хоолгүй болохоор хоолгүй мал их даархан амархан биерхэн амар. Зуугаад ямаа нэг 50-50 тонн болсон 3 бөхөр харагдсан. Энэ илээд нэг 20 сая төгрөг. Аас тэгээ алтаад хад бас амжиргааны хөсөр чинь тэгээд бас сэтгэл бас хөндлөлсөн. Нөгөө тэгэл дэрэгдэл тааж мэдэхгүй шүү дээ тэгэл. Яхаа айцтай яах вэ гэсэн мэт.